Улсын хурлын гишүүн Зандан Шатар тойрогтой ажилласан байна. За тэрээр улсын өр барагдуулах онцгой комисс байгуулж офшор бүсэд улс төрчдийн хадгалсан их мөнгийг эргүүлэн авчрах санаачлаг гаргаад байна. Зандан Шатар гишүүний энэ санаачлагыг тойргийнхын иргэд дэмжиж, улс орноо өрөнд оруулсан хүмүүстэй хариуцлага тооцохыг сануулжээ. Улсын хурлын гишүүн Зандан Шатар Баян-Онгор аймгийн иргэдтэй уулзах үеэрээ иргэд улсын төсвийн орлого урд хожид байгаагүй тасарсныг хүн дээр хүлээн авч байлаа. За иргэд үзэхдээ улсын төсвийн орлого яагаад 4.3 их 80 төгрөгөөр тасрах болсон бэ? Төсвөөс дутсан тэр их мөнгө хаашаа юунд зарцуулагдав? Гадаадд офшор дансанд улс төрчдийн нэрээр хадгалагдаж байгаа гэдэг нь үнэн үү? Үн тогтворжуулах хөтөлбөр инфртиг орлого 888 үйлдвэрийн орлогоос мөнгө орж ирэх хаачсан бэ гэх мэтээр асууж байлаа. Энэ дээр эзэн хин юм бэ гэдэг асуулт нэг номерын асуултыг артм асууж байна. Түр энэ хөнгөч айцсан юм бэ гэж. Яг энийг дагуулад одоо бидний төвшүүлж ирсэн өөр барагдуулах албан байгуулж офшор данснуудыг шалгая. Гэхдээ хувийн бизнесмен хүмүүс бол одоо хаана данстай авах нь бол гол биш байх. Төрөөс төрсөн тэр бунтнууд гэж нэрлэгдээд байгаа энэ хэсэг бүлэг хүмүүс мөнгө хаана талуулсан юм. Айлшууд гадаад байршуулад байгаа юм. Энийг шалгая. Ингээ энэ Монголоос гадагшаа орсон хөрөнгө орлогыг Монголд эргүүлж авчрах энэ айныг өрнүүлье. Эдийн засгийн өршөөлийн хуулиар зарлц, ил дод байдлын тухай хуулиар зарлц, өчнөө өршөөлийн хууль гаргацсан. Тэгтэл энэ мөнгө маань яагаад ил болохгүй юм бэ? Ер нь одоо бол энэ төр өршөөхөө өршөөлөө одоо бол заавал яллаад дүгнээд ахандаа биш, өрийн шорон байгуулаад ахтааж гол биш. Энэ мөнгийг ядч төсөлтөө буцааж оруулж ич төлрүүлье. Нийгмээ унусаа өрнөөс салгая. Энэ дасар олон их 80 төгрөг бол ингээд нуугдсан байна. Энэнийг л одоо хамгийн гол зарчмын байр суурь болгож одоо тавихыг ард иргэд дэмжиж байна. Ард иргэд бол тэр офшор данснуудыг шалгаач гэдэг асуултуудыг тавьж байна. Хоёрдугаарт нь тэр өөр урдуулах албыг байгуулаач гэдэг асуудлыг тавьж байна. За гуравдугаарт нь энийг шалгаад ард түмэнд мэдээлээч гэдэг асуудлыг тавьж байна. Хөгжлийн банк хаашаа мөнгө ийцсэн? Монгол банк хаашаа мөнгө ийцсэн? Засгийн газар мөнгө хаашаа ийцсэн? Тэгээ яагаад төсөв өнөөдөр 4.3 их 80 төгрөгийн алдагталтай байна? Улсын хурлын гишүүн Зандан Шатар иргэдтэй уулзах үеэрээ хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт хүүхдийн 60% нь олгохоор болсон. Мөн оюутны 70 мянган төгрөгийг он дустал олгох шийдвэр гарсан. Төрийн албан агчдын тэтгэвртэй гарахаар авдаг байсан 36 сарын тэтгэмжийг бүрэн мөсөн зогсоогоогүй. Засгийн газар дахин өргөн барихыг хүлээж байна зэрэгээр төрөөс гарсан бодлого шийдвэрүүдийн талаар иргэдэд мэдээлэл өглөө. Манай засгийн газрын